Бэлгийн монголчуудын Эмжил радио 88-ны урлагийн дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүбэрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрээ гэсэн уриатаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 25-ны 5 гаргийн сонсдог урлаг нэвтрүүлэг. За одоо киноны хөгжим байсан чи одоо кино ишлэл болон гэх үү. За тэгнэ. Кино ишлэл болонгаараа өрөхөд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар Од Эрдэнэ нар ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс комплексийн Smoked and Rub Bacon. За мөн Москвагийн диплом таны боломж гэсэн уриатаар Пелхоновын нэрэмжит Орсын эдийн засгийн сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За лав гараг маань сонсдог урлаг маань ууг нь бол киноны хөгжим гэж ярьдаг байсан. Илүү одоо бол кинон дээр хэлэгддэг өвөрмөц содон онцгой гоё санагдсан ишлэлүүд за зарим сценүүдийн тухай ярилцсан. Өнөөдөр ч бас үргэлжлүүлэн одоо энэ алдартай киноны ишлэлүүдийн тухай ярилцахаар бэлтгэсэн байгаа. За ер нь бол ингэдэг гэж байгаа. Энэ одоо Холливуудын чинь Оскарыг ингэдэг штэ Академийн шагнал гардуулах ёслол гэдэг штэ. Оскар бол Академи. Тэгэхээр энэ юу гэхээр кино болон motion pictures ямар юм нийцүүлээд ийм Академи байдаг. За асар том бүрэлдэхүүнтэй ийм Академи байж байгаа. За энэ Академи дотор бас нэг байдаг жижиг хэсэг бүлэг нь юу гэдэг вэ гэхээр энэ кинон дээр хэлэгддэг ишлэл үгнүүдийг зохиож идэг хүмүүс байдаг. Өө бүрүү. Тусдаа. Өө ийм зохиож идэг. За тэгээд тэр ингээд одоо юу лист байх нь шүү дээ. Тийшээгээ ороод таны зохиолд таарах ишлэлүүдээр та худалдаж авч болно. Бүрүү. Оо за. Тэр нөхдүүд бол тэ ингээд хүний анхаарал татхууц гоё ишлэлүүдийг зохиогоод бэлдсэн байдаг. Та киноныхоо зохиолыг авсны дараагаар киноныхоо зохиолыг баяжуулах үед чинь гоё ишлэлүүд хэрэгтэй бол тэдний жигсаалтаас ороод энэ таарах юм бэ ийшээ наваад хийчихгээд ингээд худалдаж авч болдог байх нь шүү дээ. Тэгвэл бүр тэр кино үүснээр кино зохиол дотор нь ч байдгүй бүр бэлэн юм авчдаг гэсэн үг юм уу? Энэ шүү дээ нөө Академи гэж яриад байгаа гэж учир нь энэ л дээ. Камермэнүүд буюу операторуудын тэ ингээд сургалт нь явж идэг. Ахаад одоо тэр нэг компьютер график хийдэг нөхдүүдийн сургалт нь явж идэг. Жүжигчдийн янзын сургалтууд явж идэг. Кастингийн сургалтууд явж идэг гэдэг. Эн чинь өөрөө ингээд бүгднгийн хамруулсан нэгтгсэн ийм том одоо институт байдаг учраас түүнийг Академи гэж нэрлээд Академида бүгд харьяалагдаад Оскарын шагнал гэдэг нь ингээд асар нэр хүндтэй яваад байгаа юм л да. Зөв. Тийм учиртай. За өнөөдөр бол ишлэл сценыг нь ярилцахаар та бидний маш сайн мэдэх бараг л одоо бүгд хүн үзсэн байлгүй дээ. Forrest Gump гэдэг киног сонголоо. За хүндрэлтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг зүү ёсоор ордог Forrest Gump гэдэг кино нь 1986 онд бичигдсэн Winston Groom-ийн ижил нэртэй туужаас сэтвлэн алдарт найруулагч Роберт Земекисийн найруулсан ийм кино байгаа. За 1994 онд дэлгэцэнд гаргасан романтик драм инээдмийн кино дэлхийд даяар 677 сая гаруй Америк долларын орлого олсон. Тийм. Тухайн жилийн хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байсан Оскарын шагналын 13 төрөлд нь нэр дэвшсэн гэж байгаа. Шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг 6 төрөлд нь бол Оскарын шагналыг хүртсэн. За энэ 94 он бол үнэхээр гайхалтай он л доо. Хит супер кинонууд нэг дор гарсан. За тэгээд тэрэн дунд нь бол Forrest Gump гэдэг энэ агуу кино байсан учраас нөгөө кинонууд нь хөөх юмд хөлдөн жирэгдсэн гэж хэлж болно баг. Тий. За кинонд Алабама мужид төрсэн баг зэрэг оюуны хомсдолтой боловч бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийж оройд нь тудгаж чаддаг энэ Forrest Gump гэдэг 90-ийн хүүгийн амьдрал. За энэ бол сүлдээ том хүний амьдрал болно. За энэ бол ингээд нэг хүний бүр ийм нэг одоо нэг үгээр бол ийм хавц тэрэг шиг тийм кино шүү дээ. Тийм. За тэгээд түүний амьдралыг бол Америкийн тухайн цаг үеиг болж исэн бүх үйл явдлын олон түүхэн үйл явдлуудтай гайхалтай холбогддог. За тэр байтугай Америкийн өмнөх үеийн түүхүүдтэй ч холбогддог. Жишээлбэл нөгөө нэг
дислэгчийн амьдралыг харуулгатай. Түүний аав нь гээл те. Өвөө нь гээл. Өөр тэр үе нөр. Үгүй нөгөө нэг буубач илүү баабач илүү нөгөө найз нь байдаг штэ. Тэгээ тэдний бас амьдралыг харуулгатай те нөгөө тэдний чи бүр насаараа нөгөө гэрээ үйлчлэгч. Өвөөгийнх нь өвөө бас юм нөө сам орхоод үүдэг байсан. Өвөө сам орхоод үүдэг байсан. Ингээд бас нэг олон түүхийг харуулдаг. Тэгээ нөгөө мөнгөний сам орхоо олборлоо тэгээ мөнгөний авч гэсэн чи тэгээд үеэрээ удмаараа ингээ гэр бүлөж ижсэн чи өөртөө гэр бүлчтэй болсон байдаг шүү дээ тий. Мөнгөн дүнгийн харс ухаалд унцдаг шүү дээ. Өөргөө юм тий. Америкийн нэгдсэн улсын хагас зууны түүхийг хураангууд үзүүлдэг энэ кино бол үнэхээр гайхалтай кино. Forrest Gump багада оюуны өмсөлтөй гэж шоолуулан дээрэс нь ясны өвчтөд бол хөдөлгөөний аппараттай явдаг байсан. Гэсэн ч Forrest өвчнөө яланд илж хамгийн мундаг хүүхдтэй нэг болж энэ чадвараараа коллежийнхаа хөлбөмбөгийн багт орж ерөнхийлөгч Кеннеттэй ээж уулздаг. Дараа нь Вьетнамын дайнд оролцоод шархтаад эмнэлэг твдэж байхдаа теннис тоглож суран бүр дэлхийн аврах хүртэл болдог. Бас кинонд түүний хайртай бүсгүй Женнигээр дамжуулан Америкт нэгэн үед ихэд мод болоод байсан. Америкт ч юу ах вэ? Энэ дэлхийн дайныг одоо бүрхээд байсан хиппи нарын түүхийг ч гэсэн тэнд үзүүлсэн байна. Тий. Тэдний хайрын түүх Forrest-ийн Jenny-г ямар ч нөхцөл болцолгүйгээр хайрласан хайр нь кино урлагийн түүхэнд хамгийн агуу хайрын түүхүүдийн нэг гэж болон үлдсэн билээ. За, яг нөгөө нэг нөхцөлгүй хайр гэдэг чинь юу юм бэ гэвэл Forrest Gump-ийн Jenny-г хайрладаг хайр бол ямар ч нөхцөлгүй хайр. Яг үнэ. Гэрийнх нь гаднаас нөхөр нь үрж ирэл уурлаад машиндаа суулгаад аваа явчихдаг. Хашир зүгээр л те. Ял үлддэг. Энийг бол жинхэнэ нөхцөлгүй хайр гэж хэлж болно. Тэгээд зүгээр те нөгөө нэг Jenny өөрийнхөө ингээд хүнд өвчтэйг мэдээд те Gump чи хүрээд ирээч гэдэг тэнгууд хурж ирээд энэ чиний хөөхт юм. За хөөхтийг хайрлаа. Гэтэ ингээд бүх юм бол ямар ч нөхцөлгүй. Тэ чи тэгвэл би ингэвэл тэгнэ гэсэн юу ч байхгүй. Тэгээ Jenny-гийн өвчин бас зүгээр ч нэг өвчин биш. Яг дох те. Яг тэрийг ингээд хилдэггүйч гэсэн ерөнхийдөө бол яг тэрийг би бол дохыг ингээ бас те ийм өвчин байж шүү гэж бас дуурсан кино юм болов уу гэж бодлоо. Хүмүүст албаар тэрийг тэгж харуулсан. Харуулсан. Тий. Яг номон дээрээ бол сүрье байдаг. Тийм үү те. Сүрье байдаг. Сүрьегийн сүрьегээр өвдсөн гэж гардаг. Тухайн үед ч нь бол сүрье бол ингээ хүний амийг авч явж исэн үе байхгүй юу. Тийм байдаг. Тэгээд яг нь чинь сүүлийн үед 94 онд хийгдсэн кино учраас те хүмүүст за энэ амар их явдалтай байсан үг юм чинь дохоох гэж харахуц тийм нөхцөлийг бүрдүүлсэн байдаг шүү. За нэг хамтраалагч ярьж. За сам орхог шарн жигнэн грилдэн гэж ярьдаг нэг хөөхөн гинэ. Сам орхоогоор бүгднийг хийж чадна. За Улаанбаатар хотод 16 цаг 21 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Москвагийн диплом таны боломж гэсэн уриатгаар Пелхоновын нэрэмжит Орсын эдийн засгийн сургуулийн Улаанбаатар хотод салбар хамтран ажиллаж байгаа. Би нөгөө нэг энэ Жокуинын дэдэг Пелхоновын сургуулийг зөвхөн дунд сургууль гэж боддог байсан чинь тэнцээ чинь баг дунд тэгээд дээрэс нь энэ их сургууль нь бас байгаад байгаа юм шиг. За Пелхоновын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль нь Орос улбаны улсын топ 100 сургуулийн тоонд бол ордгоо. Анх 1907 онд байгуулагдсан. За 118 жилийн хөвтэй энэ ууган сургууль за Улаанбаатар салбар нь байгуулагдаад бол одоо 25 жил болж байна. Гадаадд болон Орос улбаны улсад нийт 15 салбартай. Отгон салбар нь 2024 онд бүр Дубайд нээгдсэн. Би одоо 25 жил болж байхад нь одоо мдэггүй л байсан байна. За дээрэс нь миний түрүүний хэлсэнчлэн Монголд бол тэр баг дунд дээд боловсролыг олгож байгаа гадаадын цор ганц сургалтын байгууллага аахгүй юу? За тийм байна. За Пелхоновын их сургууль дараах 3 чиглэлээр эсэлт авч байгаа. Олон улсын худалдаа, бизнес статистик ба шинжилгээ, санхүү ба зээл гэсэн ийм 3 чиглэлээр бол эсэлтээ авч байгаа. Нэг жилийн сургалтын төлбөр нь 5 сая төгрөг байдаг. Бүр 5 сая төгрөгтэй бүр баг сургуульч байхгүй шүү. 5 сая төгрөгтэй мөрлөө наадуулж дахиад стипендтэй. За оюутнуудыг Оросын улбаны улсын нийслэл Москва хот байгаль нуурлуу аялуулах, хар талайн ирэг дээрх өөрийн амралтын газартаа амраах, Оросын улбаны улсад зохион байгуулагддаг оюутны урлаг спортын их наадамд оролцуулах гэх мэтээр маш олон төрлийн одоо оюутнуудтай чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Би Пелхоновын их сургуулийг анх яаж мэдчихсэн гэхээр бид нар бүр тэр хүүхд залуучдын хөгжлийн үг гэж явж байхад чинь 2000 он ханцсан болоо да. Эрцэнкад Дисэнка одоо Дисэнка байж байгаад Эрцэнка болсон. Эрцэнкад
олон улсын боловсролын үзэсгэлэн яарам зохион байгуулад За. тэгэхэд Плехановын их сургууль нэг оролцогч нь орж ирээд ийм сургууль Монголд нээгдээд ингээд Монголдоо манайхан гадагшаа явуулгүйгээр ийм Орсын школ русский школтой болох болцоотой юм болж байгаа юм байна гэдгийг ойлгож ирсэн. За тэгэхээр эднийх ингэдэм байлээ бас нэг мессеж нь жил бүр Монгол улс даяар дунд сургуулийн одоо ахлах ангийн сурагчдын дунд Орос хэлний олимпиад зохион байгуулад тэгээд тэргүүн байр эзэлтний хүүхдүүд 4 жилийн туршид дүн төлбөргөө суралцах ихээр шагнадаг. Энэ их гоё юм байлээ шүү. Бас мундаг тийм. Яг унаа. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 95 14 29 за гар утснаас бол урталтаа 11 гээд 45 Т6 96 гэдэг утас руу холбогдож мэдээлэл аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Москвагийн диплом таны боломж гэсэн уриатаагаар Плехановын нэрмжит Орос эдийн засгийн сургуулийн Улаанбаатар хотод салбар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд өнөөдөр бид нар миний хувьд та бүхэнд Forest Camp-ийн киноны ишлэлүүдийг танилцуулж байна. За киноны хамгийн ихэнд Forest ээж минь үргэлж амьдрал яглах хайрцагтай шоколадтай адилхан гэж хэлдэг байсан. Задлахаасаа өмнө чи дотор нь юу байгааг нь мэдэхгүй шүү дээ гэж хэлдэг. За энэ ишлэлийг бол Америкийн кино академи бол сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны ишлэлүүдийн 40-р дэрэн бэлсэн байлаа. Бүрүү. За. За энэ нөгөө амар ингээд хүчтэй ишлэлүүдийн чинь тоонд нөгөө нэг Terminator-ын I'll be back гэж явж байгаа шүү дээ. Тийм. Гих мэтийн амар үгнүүд чинь явж байгаа шүү бас. Тийм. Одоо тэгээд хурчин нөгөө нэг автобусны буудлын дээр суугаад таарсан хүн болгондоо л ингээд ярьж байгаагаар ингээд нөгөө кино үргэлжлээд байгаа шүү дээ, тий. Тэнгүүд наад үгүй чинь яг хаана хэлдэг лээ? Ер нь эхлэхдээ л яг ингээд сууж идэг нөө өд бууж яриад гэсэн чинь хажууд нэг хар эрстэй эмхтэй сууж идэг шүү дээ. Гэсэн чинь гэдэг энийгээ хэлж идэг. За харин энэ алдартай ишлэл нь бол номон дээр арай өөрөөр бичигдсэн байдаг юм байна. Бид нар кинон дээрээс бол саяныхаар сонссон бол номон дээр ингэж бичсэн байдаг. Би нэг л зүйл хэлье. Тэнэг байна гэдэг хайрцагтай шоколаднаас тис өөр зүйлээ. Хүмүүс шоож, унтуудсаж, чамтай муухай харьцсан. Дорой хүмүүст сайн хандах ёстой гэж хүмүүс хэлдэгч амьдрал дээр тийм байдаггүй юм а гэж. Ийм үг байдаг. Номон дээр. За. Тий. За Гампийн амьдралд бол хамгийн чухал хоёр эмэгтэй байсны нэг нь түүний ээж, нөгөөх нь мэдээж Жени. Мэдээж. Ээжийнх нь Гампд хэлдэг үгс нь түүний амьдралын замыг дардан болгож өгсөн юм шиг санагддаг. Ингээд Forest Gump кинон дээр хатагтай Гампийн хэлдэг шишлүүдээс уншиж өгье. Хатагтай Гамп бол биеийг үл хайрлан хүүгийнхээ төлөө бүгдийг зориулдаг. Бүгдийг зориулдаг. Энгийн хүүхдүүдийн сургуульд оруулахын тулд бүр элдвээ юм хийдэг шүү дээ. Тийм. За Бурханаас танд илгээгдсэн бүхэнд бүх хүчээ дайчлан ханд. Энэ ээжийнх нь үлдэг үгнүүд шүү. Би зүгээр л чиний ээж байх тавилантай байсан. Би чадах бүхнээ хийсэн шүү гэж. Ээж ямар ч зүйлийг надад ойлгуулж дөнгөдөг. Ээж минь надад урагш явхаасаа өмнө өнгөрсөн зүйлээ ардаа орхих хэрэгтэй гэж үргэж хэлдэг. Гамп ээжийнхээ хэлсэн үгийг хэлж байгаа. Forest ээжээ миний хувь заяа юу бол гэсэн чинь хатагтай Гамп энэ тухай чи өөрөө бодож олох ёстой. Амар үг. Тийм. Ээж үргэлж үхэл ба амьдралын нэг хэсэг гэж үхэл бол амьдралын нэг хэсэг гэж хэлдэг байсан. Харин би тийм биш байгаасаа гэж хүсэж байна. Гэтэл ээж нь ялж байхгүй л үхдэг. Тэнэг хүн гэж тэнэг зүйл хийдэг хүнийг хэлдэг юм а. Түүнээс тэнэг хүнийг хэлдэг юм а гэж. За энэ бол ээжийнх нь хэлдэг үг. Харин одоо ээжээсээ сурсан бүхнээ амьдралдаа хэрэгжүүлж зарим хүний мөрөөдөж чадхааргүй сонирхолтой баялаг амьдралыг өөртөө бүтээж чадсан Forest Gump-ийн хэлдэг ишлэлүүдээс сонирхцгаая. Бид бүгд хувь заяаныхаа дагуу эсвэл яг л салхинд тугдах мэт салхины хаясаар амьдрдаг эсхийг мэдэхгүй юм а. Гэхдээ би хоёул мөн гэж бодож байна. Аль-алингээр л бид нар явдаг. Тийм. Заримдаа тэмцдэг, сөрдөг, заримдаа яалтчгүй туугддаг, заримдаа урсгалаараа явдаг, тий? Тийм. Би нэг хөлөө нөгөөгийнх нь урд нь л тавьдаг. Хэрэг би ядрууд унтдаг, өсвөл иддэг. Харин би явах шаардлагатай болвол чи мэдж байгаадаа би явдаг. За нөгөө гүйж яхад нь та яагаад гүйж байгаа юм гэдэг. Би 3 жил 2 сар 14 хоног 16 цаг гүйсэн. Нилээд ядарсан байсан. Тэгээд би одоо гэртээ харъя та гэж бодсон. Бага амт дагцсан гүйжсэн үү? Бид нар яах юм гэсэн чинь. Годор гараа яваад өгдөг. Гэртээ харьждаг. Нөхөр бол зүгээр л гүйж байгаа штэ. Тэнгүүд бага хүмүүс өстө нэрээ яасан ямар төвний төлөө мөлөө гэдэг дагаад үзсэн тий.
Зүгээр хүн мөрөөрөө амьдарч байгаад өөртөө хурж ирж зохиож нэг юм бодож олж ингэж шамбиганчгаад гэхгүй юу? За зарим хүмүүс гайхамшиг гэж байдаггүй гэж боддог. Харин би гайхамшиг өдөр бүр тохиолддог гэж боддгоо гэж. Та олж харах хэрэгтэй. Яг үнэ. Тий. Туусан бүхнээ эргэж харахтаа би хэнийг ч гомдоож байгаагүй гэж бодоход амьдрал минь ямар их үнд цэнтэй юм шиг санагддаг гэж. Тэг энийг ч гомдоогаагүй. Ерөнхийлөгчтэй уулзахын хамгийн сайхан зүйл нь хоол байсан. Бүх юм нь өнгөө хүснээрээ идэж болдог. Би өсөөгөө ч цангаж байсан болохоор бүр 15 доктор пепер суусан байх шүү гэж. За. Тэгснэ те. За танд хэлэх үг байна уу гэсэн чи. Бишээ. Гойчтэй. Тэ. За нөө бүксэн дээрээ шаргачдаг. Тэд миний шархыг $1 сая шарах гэж хэлсэн. Гэхдээ би тэр $1 саяараас нэг ч цент аваагүй штэ. Тэгэхээр айрам тэр мөнгийг хэрэгтэй хүмүүст нь зориулах ёстой гэсэн байна. За Гампын амьдралын цорын ганц хайр болсон Женитэй холбоотой ишлүүдтэй одоо танилцсанаа. Би яаж төрснөө? Анхны 100 сарын баяраар юу авснаа? Мөн хамгийн анх зугаалгаар явахдаа хизээ явснаа ч санахгүй байна. Гэхдээ би дэлхийн хамгийн сайхан дуу хоолойг анх сонсож байснаа. Женитэй анх уулзсан мөчийг одоо ч санаж байна гэдэг. Нөө юун дотор тааралдаг? Сургуулийн машин дотор тааралдаг. Бүгд суудахгүйсэн чи энд суучих гэдэг. Жени бит хоёр яг л вандуу ловн шиг байсан гэж. Энэ яагаад ийм зүрлэл байдгийг хэн ч мэдэхгүй гэсэн. Вандуу ловн хоёрын хооронд ямар ч тийм ижил төстэй талж байхгүй. Нэг нь ногоо. Дотроо олон нэг ногоон жижиг юмтай. Нөгөөх нь газар ургадаг. Нэг нь мөчөлд ургадаг. Яг өөртөө зүрлэл байхгүй. За сонсоод тэгэхээр яг ингээд сайн бодох юм бол энэ хоёр тис өөр хүмүүс гэдгийг л харуулсан. Харин тийм. Сонсооч чи надад амтаж байна уу? Хизээ нэгэн цагт асуудалтай тулгуур зөрөгтэй байж болохгүй. Чи зүгээр л гүү заа юу? Зүгээр л зүхт. Энэ бол Женигийн амьдралд нь хэлсэн амар үг. Тэгээд эцэст нь гүү Forest гүү. Тэгэл өстой гүүгээл нөгөө нэг хамаг нөгөө нэг хөлнийх нь мапраднаас салж унаал манай унчтай мангар удаг болчихдог ш тий. Тэр байтугай гүү Forest гүү гэснийх нь гинт санангуудаа нөгөө шархтаа хүмүүсийг аваа гүүж өгдөг. Баахан зэрэг аим авардаг. Бурхан минь намайг шувуу болгоод өгөөч тэгвэл би хол нис чадна. Эндээс маш хол гэж. Аав нь амар өчрхийлгч юм байдаг. Би ухаантай биш ч хайр гэж юу байдгийг мэдэн шүү гэж. Жени буцаж ирээд хэлдэг үг. Нөгөө нэг гэрт нь урж ирээд. Яагаад гэвэл тэр нөгөө нэг Forest ямар ч нөгөө нэг юу гэлээ? Нөхцөлгүйгээр хайрладаг гэдгийг нь бол ганц мэддэг хүн Жени. Гэхдээ одоо яг ингээл юу гэмдээ ингээд бясалгал хийдэг хүмүүс ч гэдэм үү. Ер нь ингээд хүнийг хайрлна. Одоо бид нар ингээ хайр гэхлээр л зүрх зурдаг, зүрхтэй холбож ярьдаг штэ тий. Тэгэхээр хүнийг зүрхнээсээ хайрлах яг тэр нэг юм сэтгэл зүрхнээсээ чин сэтгэлээсээ хайрлах бас тархиар хайрлах хоёр шал өөр л дөө. Хит их ухаантай хүмүүс бол хүүтэн байдаг. Тэгэхээр наад чинь би ухаантай биш хүн хайрлахыг мэднэ гэдэг байгаа зү. Энэ зүрх байгаа шүү л. Тий, надад зүрх байгаа шүү л гэдэг байгаа. Ер нь бол. Чи намайг үргэлж аврах гэж оролдоод байж болохгүй. Хашир нөгөө нүцгэн дуулжсэн чинь хүмүүс юу яасан чинь дагвччаад гитартын тэмрээ аваа явчихдаг. Тэр үед хэлдэг үг. За кинонд богинохоо үзэгдээд өнгөрдөгч бүхний сэтгэл тоногшин үлдсэн Бубагийн хэлдэг ишлүүдээс хүргэе. За. Намайг Бенджамин Бюфорд Блю гэдэг. Гэхдээ хүмүүс намайг Буба гэж дууддаг. Яг л улаан хүзүүтнүүд буюу Rednecks шиг. Чи энэнд итгэж байна уу? Намайг Forest Gump гэдэг. Хүмүүс намайг Forest Gump гэж дууддаг. Буба бол миний хамгийн сайн найз байсан. Тэр бол зүгээр л булдантай ороход тааралдаг энгийн нэг хүн биш байсан гэж. Энэ амар гоё. Ямар ч байсан миний бодлоор сам хархаа бол далайн жимс. Чи тэрнийг шарж буцалгаж жигнэж хуурж болно. Сам хорхоотой шордог, сам хорхоотой шил, сам хорхоотой хураг, сам хорхоон салаад, сам хорхоотой бургер, сам хорхоотой сэндвич гэд юу ч хийсэн болно шүү дээ. Түргэдэг шиг. За мөнгөтэй болсныхаа дараа Forest сам хорхоон бизнесийнхээ ихэнх хувийг Бубагийн гэр бүлд өгдөг. Энэ үедээ хөрөнгө мөнгөний цөөхөн хэсэг нь л хүний амьдралд хангалттай. Үлдсэн чамирхалд зарцуулагддаг гэж хэлдэг. Яг үнэн багхгүй юу? Яг үнэн. Тэгээд нөгөө нэг хүний тэр нэг материалын зүйлийн шунал бол гүйцэгдэхгүй шүү дээ, тий. Нэг байртай болохгүй юм хэрэггүй шүү дээ гэсэн мөртлөө чамиргаа цугаад. Тийм. За төгсгөлд нь бид яагаад сайн найз байдгийг чи мэдхүү Forest гэхэд. Яагаад гэвэл бид ах トゥ ус шиг бие биедээ анхаарал тавьж байгаа гэж хэлдэг.
За ингээд та бүхэндээ ухаалаг байх нь биш харин сайхан сэтгэлтэй байх нь жинхэнэ хүч гэдгийг ойлгуулдаг алдарт Forrest Gump киноны ишлүүдээс хүргэлээ. Анхаардан сонссонд баярлалаа. За Улаанбаатар хотод 16 цаг 33 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар Хаан банк дэмжиж ажиллаж байна. За Хаан банк он дуустал нэг өрөө байр, жилийн автомашин, аялын эрх, за хадгаламжийн эрэхтэй хамгийн том урамшууллын сантай танд талархын аянаа зарласан. За тэгэхээр та Хаан картаараа хааны постэр гүйлгээ хийгээд за мөн төргийн 6 сараас дээш хадгаламж нээлгэх, сунгах, орлого нэмэхэд за мөн хааны посоороо орлого хүлээн авах тутамд тохирлын эрэхтэй болж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл Хаан банкны Facebook хуудаснаас наваарай. За ингээд түрүүгийн дэмжээ аялагч Хаан банк баярлалаа. За миний хувьд болохоор өнөөдөр ишлэл сценийг нь ярилцгаар бүх цаг үеийн хамгийн романтик киноны нэгд зүү ёсоор тооцогддог Casablanca киног сонгосон байгаа. За энэ киног үзээгүй хүн туйлын ховор байх. За нэг хүн нь би байна. Гэхдээ яг чи үзсэн байж магадгүй. Тэгээд санахгүй байгаа байж магадгүй. Ягаад гэвэл эн чинь айл Девонгол кино шүү дээ. Тийм. Үгүй би зүгээр л хараа нөгөө клипийг нь бол мэднэ одоо ингээд нэг бүрх малгайтай хүүхэн хоёр нэг машин суучаад ийм задгаа бүрхүүлгүй машин суучаад явж идэг штэ. Би бол Jessica Jane дууснаар Casablanca дуунд үнэхээр дуртай. Тэгээд тэр Casablanca гэдэг дуу энэ киноны дуу гэдгийг бол мэднэ. Эрэгтэй өмнө эрэгтэй хүн уянгийн байдалтай дуулсан байдаг. Тийм. Jessica Jane бол техно маягтай дуулсан байдаг тийм. За тэгэхээр киног үзээгүй юмаа гэхэд одоо яг над шиг ингээд Björk Higgins-ийн дуулсан Casablanca дууг сонсоогүй тий Casablanca дууг нэрийг нь дуулаагүй хүн бол харин баг байхгүй. Өстой байхгүй байх. За Casablanca киног Murray Burnett, John Allison нарын 1940 онд хамтран бичсэн бүгд Рикинд ирдэг гэдэг жүжигээс сэдвлэн найруулагч Michael Curtis 1942 онд телевизийн бүтээл болгон найруулсан. За кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн Casablanca кино 1944 оны 16 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол гэсэн 3 гол төрөлд ялалт байгуулж исэн. За тэгээд $878 мянган зардлаар бүтээд 3.7 сая долларын ашиг болсон. Тэр үедээ 40 онд энэ ч гэсэн мангар их мөнгө штэ. За 1980-ад онд дахин театруудад гарч нийт орлого нь бол олон 10 сая доллар давсан ийм кино. За 1989 онд Америк нэгдсэн улсын үндэсний кино сан Casablanca киног соёл, түүх, гоо зүйн хувьд одоо чухал ач холбогдолтой хэмээн Америк нэгдсэн улсын үндэсний киноны бүртгэлд бүр ингээд хадгалж авсан. Одоо бид нар нөгөө нэг ЮНЕСКОд бүртгүүлсэн, Өв санд бүртгүүлсэн, хадгалуулсан гэж тэгдэг штэ тий. Тэрэн шиг. За Америкийн кино институтээс явуулсан санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн шилдэг хайр дурлалын кино, бүх цаг үеийн 3 дахь шилдэг Америк киногоор шалгарсан. За Casablanca кинон санхүүгийн хувьд ч тэр шагналын хувьд ч кино урлагт жинхэнэ классик гэж нэрлэгдэхүйц амжилтыг бол бүтээсэн. За хожим олон 10 жил дамнан дахин үзэж, судлагдаж одоо ишлүүд нь бол одоо ингэ юу гэдэг pop соёлд нэвч шингэсэн бүтээл нь зөвхөн Холливуудын түүхэнд биш дэлхийн кино урлагийн одоо сэтгэлд хоногссон үеэс үе дамжих уран бүтээл болж үлдсэн. За би бол яг энэ Монгол киноны хувьд хамгийн олон ишлэлтэй, хамгийн олон бидний сэтгэлд үлдсэн кино бол Мантгац саатан гэж боддог байхгүй. Би өөрөө хатна нь болъё гэл Исмаил ах нь байна. Хаалгатай л гээл тий. Миний хувьд бол би тунгалаг тамирыг болоо гэж боддог. За бас тийм үнэн. За тийм. Маш олон ямар хүний тулмаамын л бодогдоод ах юм гээл тий. Тийм тэднийхийг ядуу гэж хин хэлсэн гээд ингээд нэг итгэлтэй хэлдэг үг байж тээ. Ядуу гэдэг чинь залхуу зайдан хүмүүст л байдаг гэдэг тий. Өөр ингээд юу болцсон. Тий. За киноны үйл явдал нь үзээгүй хүмүүстэй бас нэг товчхон яриад өгчээ. Дэлхийн 2 дугаар дайны үед өрнөдгөө. За гол дүрийн залуу Rick Blaine, гол дүрийн бүсгүй Isa Lundтай хамт Парист ингээд санамсаргүй уучраад одоо ухаангууд дурлчихж байгаа. За харамсалтай нацистууд Парис руу дайраа орж ирснээр тэд зүгтгаас өөр аргагүй болоод Рик Илсаг галт тэрэгний буудал дээр хүлээж байсан ч бүсгүй түүнтэй цуг явж чадахгүй нэ. Яагаад гэдгээч бас хэлж чадахгүй нэ гэсэн нэг юм зураг сэлгээгээд за энэс нь болоод Рикийн сэтгэлд мэдээж яаж шатсан гэд шархулдэн штэ энэ чинь нэг юм хаягдсан юм шиг. Ингээд хэдэн жилийн дараа Рик эрхчлөөт Америк руу гарахад хамгийн гол дамжин өнгөрөх цэг нь болсон. Өөрөөр хэлэх юм бол Европоос Америк руу дамжин гарахад тийм үү?
Мароккогийн Касабланка хотод сууршаад хувийн бизнес эрхлээд жаз хөгжмийн хамтлагтай, мөрөөдөө тоглох боломжтой нэг хөөрхөн час хийсэн цэнгэний газар эзэн болсон байж байгаа байхгүй юу? За харин нэг өдөр нацистуудын эсрэг нууц бүлэгмийн удирдагч Ласлотой хамт Эльза түүний цэнгэний газарт нь зүгээр л гинт ороод ирдэг. Тэр хэсэг нь амар лагаа. Тэр хэсэг үнэхээр гоё шүү. Яа, ингээд миний амар хайртай байсан хүн ингээд нэлээд олон жил сургаггүй байжсэн гинттэй ингээд манай ажлын газар дээр ороод ирэх юм бол шок эцтэй юм ч та тий. Хашир бүр ингээд мартцсан заяа. Тэгээ ингээд нөгөө нэг өөрийнхөө бизнесийг хөөгөөд ингээд мөрөөрөө амьдарч итэл гинт пик ороод ирж байгаа. За дайсан далуусан гэж бодсон нөхөр нь амьд лээсэн юм байна л да. Энэ эмэгтэй чинь нөхрийгөө ингээд үхсэн гэж бодож исэн чинь амьд байгаад тэгээ тэр нөгөө зурвсыг бичээд уучлаарай би чамтай хамт явж чадахгүй нэ. Яагаад гэдгээ бас хэлж чадахгүй нэ. Энд чи хайртай үнэн штэ тий. Ингээд бүсгүй Риктай хамт явж чадаагүй байдаг. За гисэн чи Рик түүнийг уучилж эр нөхөр Ласлотойгоо хамт Америк руу явахад нь тусалж байгаа. За дэлхийн ертөнд сүрч байхад ч тэд бие биенээ хайрласаар бас сайн сайхан ирээдүйн төлөө хайрын сэтгэлээ хойш татдаг нь тэдний хайрыг уламж хүчтэй болгож байгаа. Хүмүүс яагаад энэ киног одоо болтол үзсээр байдığım бол хайрын мөн чанарын тухай өгүүлдэг, жинхэнэ хайр өмчлөлтгүй тавьж явуулдаг. Хайртай хүн л жаргалтай байвал тэр л хамгийн чухал гэдгийг харуулдаг учраас одоо болтол үздэг байж магадгүй. За бас нэг зүйл сонирхуулаад хэлэхэд Касабланка гэж үнэхээр ийм бодит хот Марокко улсад байдаг. Бүр Марокко улсын хамгийн хүн амтай том хот юм байна. За Касабланка гэдэг нь араб хэлээр цагаан байшин гэсэн утгатай үг юм байна л да. За нэг хамтран хэлхийд танилцуулаад кинон дээр гардаг сонирхолтой ишлүүдийг хэлж өгөөд бүгдээрээ хамт ярилццгаая. За Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон нэвтрүүлгийн мань хамтран аялагчаар хүнс комплексийн Smoked and Raw Bacon хамтран ажиллаж байгаа. За хүнс комплекс 1992 онд байгуулагдаж цар хүрээг улам мөрөгжүүлэн тасралтгүй 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг юм байгаа. За ингээд дотоодын болон гадаадын стандартуудыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн махан бүтээгдэхүүн болон хям үйлдвэрлэх хэрэглэгчтэй хүргэсээр байгаа. За тэгээд энэ шинээр танилцгээд байгаа энэ компанид ажлынхаа хүрээнд хүнс комплекс евро стандартаар Монголд анхудаа Smoked буюу энэ нь болцсон. Шууд ингээд нөгөө идчиж болно. Жохон алаагаал өндөр шараа идчиж болно. Бекон за мөн рав буюу түүхий беконоо танилцуулаад байгаа тийм ээ. За шинэ бүтээгдэхүүний онцлог нь бол утлагтай амтны тансаг байдал, цаг хэмнэсэн сонголт, хялбар хэрэглээ, төгс шажигнсан шаргал, өвөрмөц үнэртэй бөгөөд таны хоолны шинэ амтыг нэмэх ийм бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Та Smoked буюу тэр болсон беконыг нь бол 0 градусаас нэмэх 4 градусын температурт 10 хоног хадгалах боломжтой. За харин ра буюу түүхий беконыг нь бол хас 18-аас доош доошгүй температурт 2 сар хадгалах юм болцоотой байгаа. Эдгээр бүтээгдэхүүнийг та Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой хүнс комплексийн Smoked and Raw Bacon шинээр танилцуулагдж байна. За тэр талуудад ерөнгөө мэдээллийн 77182222 гэдэг утаснаас аваарай. 7718 22 22. За нэвтрүүлгийн хамтран аялагч хүнс комплексийн Smoked and Raw Bacon баярлалаа. За баярлалаа. За сонсдог хүрээ нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс кино ишлэл булангаараа үргэлжлэн хурж байна. Эрдэнэ чимгээгч юмыг айгүй тийм өрмөцөөр сэтгэж хардаг аахгүй юу. Тэгэд намайг хүртэл заа ингээд дараа нь ингээд над руу ингээд нөгөө нэг мессеж чигээр айгүй гоё. Чи дурлцсан юм а да гэд. Та яаж мэдсэн гэхээр мэдрэгддэг гэд амар ингээд нэг юм ингээ ер нь их сонирхолтой байна шүү дээ. Тэгсэн чинь ингэнэ. Лаацтай баан дунд луун байдаг гинэ. Амар. Яг ингэж хардаг хүн юмыг. За ингээд ишлүүд нь чамайг харж байна шүү жаал минь гэдэг ийм ишлэл байт юм байл та. За Рикийн үгийг Эльсад бол маш олон удаа хэлдэг. За энэ нь хайр дурлалын ил тод бус нэг юм гүн утгатай илэрхийлэлтэй. Чи миний ертөнцийн төд байгаа шүү л гээд байгаа те. Ер нь бол би чамайг хараал байгаа шүү гэдэг. За жаал гэдэг үг нь мэдээж хайртай хүнээ өхөрд хэлбэр. Тэгээ энэ ишлэл киноны төгсгөлийн сэтгэл уярмаар салалтын үзэгдлийг бүр илүү уран яруу болгож Рикийн сэтгэл дотроо ингээд Эльсаг хичнээн хайрлаж байсныг нь мэдрүүлдэгэ. За дараагийнх нь бидэнд үргэлж Парис байсаар байх болно. Ёо энэ бүр амар гоё ёо. Би бүр одоо жишээлбэл оронд нь бидэнд үргэлж
зайсан байсаар байх болно гэж хэлмээр одоо ч юм уу те яг л Элса болон Рикийн нөгөө өнгөрсөн сайхан дурсамжийг илэрхийлэх энүүг бол амьдралын хамгийн аз жаргалтай мөчөөд те гашуунч гэлээ одоо нэг юм ингэж хэлдэг штэ нөгөө гэгэн гунигтай атлаа аз жаргалтай мөч хором гэж хүнд байдаг штэ салалт байгаа юу байгаа. Гэхдээ л тэр хоёр хүн нэг тэрхэн хооронд одоо юу гэдэг маш аз жаргалтай хайр дурлалаар бэлхжсэн тийм ээ бүх дурсамжууд нь энд үлдсэн байгаа. Бүх гоё дурсамжууд нь Парист байгаа учраас чивтэр хаач явсан гэсэн битэрийн бол цугтаа Парист л байгаа шүү. Тэрийн бодолтой. Мартагдашгүй хайрын үн цэнийг одоо яалтчгүй илтгэхэд байгаа. Тэгээ зарим хайр төгсдөг. Гэхдээ хамт байх үедээ хин хиндээ утга учиртай сайхан байсан нь мэдээж хамгийн үнцэнтэй. Тэгэхээр Парис хот бол тэдний аз жаргалтай дайн эхлээгүй жинхэнэ гал халуун хайрын гэрч болон энэ хоёрт үлдсэн. За дараагийнх нь дэлхий дээрх бүх цэнгэний газар. За энэ амар зэвүүг заяа. Бүх цэнгэний газар, бүх хотын дотроос тэр яг минийх руу орж ирдэг байх шүү. Яа, тэгээ нэрээ тийм олон бар, ресторан, цэнгэний газар дэлхий дээр хидж яваад байгаа юм. Гэтэл яг өөрийнх нь арилуулт зүгээр л ингээ санамсруу ороод ирж байгаа байхгүй. Касабланка бол угнаасаа нөгөө Америк руу явах хүмүүс зориулагдсан юм дөрвөстийн хоороо шиг. Тэгэхдээ маш олон баар дүүрэн ийм том арал байгаа шүү дээ. Гэтэл тэрнийх рүү л орсон. Харин. За энэ бол хөстөө нөгөө хувь тавилангийн хатуу тоглоомыг илтгэсэн гомдол гайхширлын үг яалтчгүй. Тэгээ Элса гинт Рикийн цэнгэний газарт орж ирэх нь ястаа нөгөө нэг бие барих чадваргүй олгоод өнгөрснийг бүр ингээд хүчээр сэргээдэг тий. Тэгээд юм бүхэн хүсээгүй үед гинт тохиолдог гэдгийг маш уран яруугаар илэрхийлжээ. За дараагийнх нь Луи. Энэ бол нэгэн сайхан нөхөрлийн эхлэл гэж бодож байна гэдэг ийм ишлэл байгаа. За киноны сүүлчийн мөр магадгүй хамгийн өөдрөг хэсэг. За Рик өөрийн хайр дурлалыг золиослоод за дайныг түргэн дуусгахын тулд өөр зам сонгосон. За тэр одоо өөрийн үнд зүйл зарчимд итгэж за хуучин найз Луйта энэ нөгөө холбоотны зэргийн дарга нөгөө нөхөр штэ нөгөө хүүхнийх нь шинэ хуудас эхлүүлж байгаагаа энэ үгээр тунхаглаж байгаа. За тэгээд харамсал золиос дунд ч гэсэн ирээдүйрөө ихтгэлтэй харж болохыг харуулсан ишлэлээ гэж үздэм байна. За 3 жижигхэн хүний асуудал энэ галзуу ертөнцид ганц шошноос ч илүү гарахгүй. Энэ бол одоо юу гэдэг ингээд нөхөртөө хүнд дурлцсан. Гэтэ тэр хүн нь нөхрөө байхгүй одоо амь өргөцсөн гэж бодож байсан чинь гараад ирцэн. Гэтэл тэр хоёр хүний дунд хайр дурлал байгаад байдаг тий. Тэг ингээд нэг юм 3 асуудал үүсэж хахад энэ 3 хүний асуудал бол энэ галзуу ертөнцид ганц шошноос ч илүү гарахгүй гэж байгаа юм. Энэ ишлэр Рик өөрийнхөө сэтгэлийг дарж Элсаг нөхрийнх нь хамт дайны эсрэг тэмцэх хүсэлт нь явуулахаар шийдсэнийг харуулдаг. Тэгээд өөрийнх нь гуниг хүсэл тэмүүлэл дэлхийн хувь заяаны дэргэд өчүүхэн гэдгийг илэрхийлсэн маш том утгатай. За энэ бол Рикийн хамгийн том өөрчлөлт гэж байгаа байхгүй. За бас нэг ишлэл намайг үнс яг л эцсийн удаа юм шиг үнс. Одоо энэ нас амар ишлэл хайрын сэтгэл, эмзэглэл, итгэл, гуниг гэд бүх зүйлийн үгэнд багтсан. Тэгээ Элса үүгээрээ хайртай хүнийхээ сэтгэлийг насан туршдаа мартахгүй тэрл мөчийг үүрд хадгалахыг хүсэж байгаа. Тэгээд энэ ишлэл романтик, гунигт уянгалаг байдлын төгс нийлэмж болон энэ кинонд үлджээ. За бас нэг ишлэл тоглооч Сэм цаг хугацаа өнгөрөх тусмыг тоглол гэж байгаа байхгүй юу? Энэ хөгжим тоглуулах гэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам нь Рик Элса хоёрын хайрын дурсамжийн хамгийн тод илэрхийлэл болсон дуу. За энэ дуу өөрөө киноны хамгийн гол зүйлсийнх нь нэг бас мөн. За хизээч дахиж олж авахааргүй алдсан зүйлийг эргэн сануулгах чадaltaй дуу. За энэ дуу киноны дөрүүдийн мэдэрч байгаа бүхнийг үзэгчдэд асар ихээр ойртуулж өгдөг. Элсагийн өөрийнхөө өмнө болон бусдын өмнө гэмтэн юм шиг тэр мэдрэмжийг нь энэ дууны дараа л одоо илүү сайн ойлгодог. Кинон дээр ингэдэг Элса биш үү? Хэрв нөгөө хайртай залуунтай чи энд Касабланкад надтай үлдчихээч гэж хэлвэл үлдэхэд бэлэн байдаг. Ер нь бол та ингээд хүлээлттэй ч гэх юм уу тийм байдаг. Харин мань залуу болохоор те үгүй ээ те миний эрх ашигаас илүү
энэ хүний одоо тэр улс их орны энэ хүний хийх гэж байгаа зүйл нь илүү уучраастай өөрийгөө төвчж байгаа байхгүй. Өөрийгөө төвчж байгаа. Тэгээд нөө эмэгтэй ингэсээр хагаад яваад идэх байхгүй. Ааха. Тий. Яа, гэтээ амар хэцүү. Яаж ч бас амар хэцүү л дээ те. Нөхөр нь байна уу? Байна. Гэтээ тэр хүн тайртай. Чи гэвэл гэл эргэж хараад үрээд ирэхээр байгаа байхгүй баг. Тий. За тэгээд ер нь бол одоо юу гэдэг энэ дуу өөрөө нэг талаараа нэг юм гээгдсэн аз жаргалын тухай дууч гэх юм уу да тий. Тэгээд гээгт ч гэсэн болохоор мэдээж жаахан гунигтай гэхдээ л аз жаргалын тухай. Касабланка бол яруу тансаг хэлээр хэлэгдсэн үнэнч байдал, золиос, гашуун хайр, хувь тавилангийн тухай гүн гүнзгий ийм философитой кино. За киноны эршлэл бүр нь зөвхөн уран сайхны одоо гоо зөө бус хүний дотоод сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл болдгоо гэж үздэг юм байна. Тэгэхээр эдгээр эршлүүдийг зөвхөн сонсох төдий бус зүрхэндээ мэдрэхэд амьдралын тухай гүн гүнзгий бодлыг төрүүлнэ. За хин нэгнийг хайрлаж золиос гаргах гэдэг одоо юутай их эр зэрэг болохыг яалтчгүй ойлгуулдаг. Тэгээд Касабланка бол зүгээр нэг кинош. Энэ бол амьдрал, хайр, хувь тавилантай нүүр тулсан хүн бүхний тол юм а гэж. За баярлалаа. За баярлалаа. За ерөнхийдөө бол хоёр агуу киноны одоо ишлүүдийг та бүхэндээ танилцууллаа. Таалагдсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд ер нь ингээд киноны ишлүүд бол үнэхээр супер л дээ. Үнэхээр супер байдаг. За одоо миний мэдж байгаа хамгийн одоо лаг ишлүүдтэй кино бол бас юу шүү дээ. Залмаас эцэг шүү дээ. Юу зүудэнд оромгүй явдлаа штэ. Орсын тэр бас ингээд зүгээр өнгөцгөн харахад Роман Качи хоёрын хайр дурлал яваад байгаа юм шиг хэрнээ тэр багш хүүхэн нэг юм сахалтай залуутай тэр хоёрын хоорондох ярэ мэрэ бол нөл философичтэй бас яг ингээд задлаад ингээд сонсоод үг үгээр нь бодох юм бол подтекст маш сайтай. Тэгээд нэг Монгол охин минь гэдэг шүү дээ. Зүудэнд оромгүй явдал дээр тий. За нэг яг би юг залмаас эцгийг яагаад онцлоод байгаа юм гэвэл залмаас эцгийн юунууд бол бүр ингээд одоо жинхэнэ нөгөө pop соёлын тусгал болоод үлдсэн. Би чамд татгалзгааргүй санал тавина. Яг үнэн тий. За. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 25-ны лав гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс комплекс шинээр танилцс компанид ажиллаараа. За мөн Москвагийн диплом таны боломж сураатаар Пелхоны нэрэмжит Орос эдийн засгийн сургуулийн Улаанбаатар хот дахь салбар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар яаран нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3